Үнэхээр одоо ерөнхий сайд бол хинт хариуцлага тооцоо бол үнэхээр мэдэхгүй байна. За жишээтэй яри сая Баян Хөлгийн асуудлыг одон чигшин ярьлаа. За Дундгуй аймгийн асуудлыг яри. За Дундгуй аймгийн засаг дарга болон за Дундгуй аймгийн удирдлага болвол төсвийг бол үнэхээр захиран зарцуулахдаа хулгайн одоо гараад дүрж байна. За энэ нэг жишээ нь Дундгуй аймаг бол 90 тэрбумын жилийн төсөвтэй. Энэ 90 тэрбумын одоо төсвийн 41 тэрбум дээр за аудитын дүгнэлт хариуцлагагүй хандсан байна. Төсвийн хулгай орсон байна гэд аудитын дүгнэлт гарцсан байна. Энэ хүний хамгийн түрүүнд огцруулах ёстой үстэй. Гэтэл ажиллаа хийж байгаа Баян Хөлгийн аймгийн засаг даргыг сайн хийснийхэн төлөө огцруулсан нь энэ бол үнэхээр байгаа оноогүй та үнэхээр ажиллаа одоо хийж чадж байгаа юм уу? Танд одоо доор одоо мэдээлэл өгч байгаа энэ хүмүүс чинь ямар мэдээлэл өгд юм бэ? За Дундгуй аймгийн асуудлыг бол арчсан нам бол цааш нь бол шалгаад явна. За түрүү хэлсэн 90 тэрбумын 41 дээр аудитын дүгнэлт гарсан байна. За ганцхан жишээ хэлье л да. Дундгуй аймагт хог шатаа үйлдвэр байгуулж байгаа юм байна. 8.6 тэрбумын одоо асуудал яригдж байна. За энэ 5 сарын 10-наас 6 сарын 20-ны хооронд одоо энэ бүх тендерүүд зарлагдаж дуусах ёстой. Энэ хугацаанд энэ тендрийг зарлаагүй 7 сарын сүүлээр одоо сонгон шалгаруулах компанийг өөрийн дур мэдэн, өөрийн хамаарал бүхий одоо компанийг сонгон шалгаруулсан байна. За мөн аудитын дүгнэлт дээр энэ дээр бол зөвшөөрөл гарсан. За дээрээс нь байгаль орчин одоо хог шатаагаад дулаан цахилгаан үйлдвэрлэн гээ сайхан одоо ковертой ярьж байгаа боловч байгаль орчны үнэлгээн дээр энэ бол байгаль орчинд хор нөлөөтэй гэсэн ийм одоо дүгнэлт гарсан байна. Гэтэл яг ийм тодорхой аудитын дүгнэлт гарсан ийм аймагуудаа, ийм аймгийн засаг дарга нартаа хариуцлага тооцохгүй юм уу? Учрал ерөнхий сайдаа. Ийм учраас бид нар одоо энэ төсвийн хулгай бол үнэхээр хаа сайгүй байна. 100 гаруй жилийн түүхтэй Монгол ардын нам өнөөдөр энэ сумдуудаараа очиод үзтээ 100 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа энэ сумдууд чинь дэд үтс тавигдсан юм уу? Энэ хүмүүсийн амжиргаа байгаа юм уу? Энэ сумд чинь хүмүүс амьдарч байгаа юм уу? Энэ сумд бол ерөөсөө зөвхөн одоо бид нар ярьдаг ш хаан банк болон одоо сумын засаг даргын тамгын газар л ажиллаж байна. Энд бол амьдрал алга байна. Үнэхээр энэ сумрууд руу очиж ажиллаач. Сумдынхаа 100 жилийн ойг тэмдэглээд тэр олон одоо бай шагналуудаа хүний хөгжил рүүгээ, сумын хөгжил рүүгээ одоо чиглүүлээч гэж хэлхийг хүсэж байна.